Хамтаа үзэгчтэй маш их баярлалаа, хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочдтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор Баянгол хаан уул, Сонгон хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхтэх эвлэрүүлэн зуучлагч Хорол Сүрэн болон инх цэцэг нар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төргий. Өдрийн минь төргий. Сайн байна уу? Урилгыг мань хүлээн авч ирсэн та хоёртаа маш их баярлалаа. За ярианыхаа эхлэлд энэ эвлэрүүлэн зуучлагч гэдэг хоёр үгний бас ялгааг асуугаад тий. Ер нь яг зуучлагч гэж ямар хүмүүс байдаг юм бэ? Зуучлал гэж ер нь яг ямар зүйл байдаг юм болоо? Чигүүргийн талаар гоё мэдээлэл өгөөд яриагаа эхлүүлье тий. За. Манай улсад эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлэх ажлыг Япон улсын JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санаачлагаар 2010 оны 5 дугаар сард эхлүүлсэн. За эвлэрүүлэн зуучлал гэдэг нь маргалдагч талууд зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаанаа, эвийн журмаар хөрөн мөнгө баг зарцуулан богино хугацаанд сэтгэл ханамжийн баталгаатай шийдэл төрхийг хэлж байгаа. За, эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг 2012 оны 5 сарын 22-ны өдөр баталж, 2013 оны 4 сарын 15-ны өдрөөс бол дагаж мөрдөж эхэлсэн. Эвлэрүүлэн зуучлалаар иргэний эрх зүйн маргаан, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, мөн хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэдэг байгаа. Эвлэрүүлэн зуучлахын ажиллагаа маань нэг зорилготой. Ямар зорилготой вэ гэхэлэр талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэн шийдэлт хүрэхэд эвлэрүүлэн зуршлагч маань дэмжлэг үзүүлээд за тэдгээрээ хоорондох маргаан зөрчлийг эвийн журмаар төргөн шуурхай зардал багтаа шийдвэрлэх юм зорилготой. За ямар зарчим дээр энэ ажиллагаа чинь зарчим дээр толгуулж явагдсан шүү дээ. Талууд сайн дурын үндсэн дээр, тэгшэрхийн үндсэн дээр за талуудын нууцыг чанд хадгалж эвлэрүүлэн зуршлагч маань ингээ төвийн байр суурь ингэж хангаж оролцдог. Зөрчил маргаан байна уу, байна, нийгэм байгаа тохиолдолд, харилцаа байгаа тохиолдолд энийг хамгийн зөв шийдэх арга нь юу юм бэ гэл ингээл улс орнууд яагаад хамгийн зөв нь ер нь эвлэрүүлэн зуршлагаар шийдэх нь зөв юм аа гэдэг энэ ажиллагаа байдгаа л гэсэн үг. За, ер нь яг эвлэрүүлэн зуучлагч гэж сонсон гутал ерөнхийдөө шууд гэр бүлийн одоо маргаан ч гэдэг юм уу те яг гэр бүлтэй шууд холбогдоод байгаа юм шиг л зөв тийм мэдрэмж төрлөө л доо. Тэгэхээр яг энэ маань яг түрүүнд бас таны хэллээр бас нэг олон төрөл байх шиг байна. Ихэвчлэн ер нь манай дээр ер нь яг энэ аль маргаан дээр ер нь илүү их төвлөрдөг ч гэдэг юм уу аль нь илүү их таад дээр бас энэ одоо үйл ажиллагаа орж ирдэг бай. За, иргэний эргэн анхшны шүүхт бол эвлэрүүлэн зуршлах ажиллагааг хэрэгжүүлж явуулж байгаа. За, иргэний хэргийн шүүхэд бол иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн эрхийн маргаан, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан тийм ээ. За, хэрвээ гэр бүлийн хүчирхийлэл байхгүй бол гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийдэх боломжтой. За, өөрөөр хэлбэл гэр бүл цэцлүүлэх чагаа гэр бүл маань хэрвээ хүчирхийлэл байхгүй бол шүүхтэх эвлэрүүлэн зуучлалд заавал хандна гэж ойлгож болно. Ер нь статистик том мэдээ ингээ харахаар ер нь ингээ гаргахлаар иргэний маргаан, гэр бүлийн маргаан ойролцоол явдаг. Тийм бидний шийдсэн дүн мэдээ гаргана штэ. Бидний дүн мэдээ гаргаад ингээхээр ер нь ойролцоо гэр бүлийн их ч юм уу тийм байхгүй. Ер нь одоо иргэд аж ахуй нэгжүүд аль алах маргаан зөрчлөө эвийн журмаар шийдъя гэсэн юм бас юм сэтгэхүйтэй хандлагатай болсон байна тий. Урд нь бол за шүүх хуралдаанаар шүүхт нь аль нь илүү вэ гэдгээ үзээ чиний буруу миний зөв гэхээ болоод илүү хандлагч айгу өөр эерэг тал руугаа өөрчлөгдөж штэ. Маргалдаад яваад ах нь бол айл нэг тал нь ялаал ингээд авахгүй юм байна. Нэгдүгээр цаг хугацаагаа хэмнээ цаг хугацаа гэдэг чинь тий. Цаг хугацаагаа хэмээд эдийн засгийн үзүүлэлтээсээ ч гэсэн ер нь эвийн журмаар асуудлаа шийдъя. Айл талдаа буулттай байя гэдэг аж ахуй нэгжүүд бас их манад ханддаг болсон байна. Одоо тэгээд яг иргэний маргаан ингээд сонсонгууд за яг ямар төрөл дээр одоо яг та дээр одоо очиж үйлчлүүлэх ёстой юм. Жишээлбэл одоо ингээд зүгээр иргэн одоо ингээд гудамжинд явж байгаа хоёр хүн маргалдан гутлаа жишээл ингээд танаахыг зориул очиад танаахаар ингээд юмыг шийдүүлнэ гэдэг зүйл бол бараг байхгүй байх гэж бодож байна те. Яг ямар төрлийн зөрчлүүд иргэний одоо маргаан дээр юм илүү их одоо танаахаар орж байгаа вэ? Ер нь ингээд ихэвчлэн нөгөө зээлийн гэрээтэй холбоотой түрээсийн
гэрээтэй холбоотой иймэрхүү маргаанууд ихвчлэн ордог. Үний дүнтэй холбоотой маргаанууд гэсэн үг шүү дээ. Эргэн хоорондоо маргасан байж болно. Энэ одоо эдийн засгийн зээлсэн, орон сууц хөслүүлсэн, түрээссэн тий энэ бүх маргаанууд орох боломжтой. Аж ахуй нэмжээс мөнгө зээлсэн ч юм уу энэ нь бол илүү дамгаа байдаг гэсэн үг. Шууд яг нэг юм хэрүүл маргааны зөрчил бол бас нэг шууд дийлэн яагаад гэдэг. Энийг бол яг бид нар сайн мэдэхгүй байгаа учраас. За яг ингээд ийм байгууллагаар үйлчлүүлээд ингэж асуудлыг шийдчихдэгэ гэдэг зүйлийг бол төдийлөн маасаараа бол сайн мэдэхгүй байдаг болов уу гэж бодож байна тий. Яа л ерөөсөө шүүх хурал. Нилийн 12 оноос эхэлж Тийм 12 онд хуулиа батлаад 13 оноос эхлээд хэрэгжүүлж эхэлсэн. За яг шүүхүүдэд бол 2014 оны 2 сараас эхлээд энэ ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр бол нэлээд олон жилийн хугацаа өнгөрсөн гэсэн үг тийм. Олон улсад ч болол аль болох бизнес эрхлэгчд ер нь эвлэрүүлэн зуршлах ханддаг. Яагаад гэвэл энэ амар хялбар төргөн шуурхаа зардал багтаа даваа талууд дээ шүү дээ. Талууд маргалдаад шүүхийн хаалгаас аваад гарах өөр эвлрээд сэтгэл ханамжтай хандах өөр шүү дээ. Тэгэхээр олон улсын чин хандлага илүү маргаанаа эвийн журмаар шүүхийн бус журмаар шийдъя гэсэн. Тэгээ манай даваа тал болохоор хоорондоо тохиролцоод эвлэрсэн тохиолдолд эвлэрүүлэн зуршлагч нар эвлэрлийн гэрээ байгуулна. Энэ шүүгчийн захирамжтай баталгааждаг байхгүй юу? Шүүгч бол хуулийн дагуу эвлэрэл олж юу гэж үзвэл захирамжаараа баталгааж болно. Тэгэхээр хийн аль нэг нь энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй гэсэн. Дав заалтах хяналтын шатнд хандах эрхгүй зөвхөн үүргээ хүлээх юм үүрэгтэй. Тэгэхээр маш олон талын даваа талтай манай ажиллагааг мэддэг хүмүүс нь агай их сайн үйлчлүүлдэг тий. их хүндрүүлэхгүйгээр гэсэн үг шүү дээ тий. Ер нь бол яг бас гэр бүлийн маргаан за гэр бүлийн тал дээр бол бас нэлээдгүй танахыг бол зорж энэ асуудал дээр шийдвэрүүдийг бол эцэлдэг болоо гэж би бодож байна. Хамгийн их бодогдсон зүйл бол одоо яг гэр бүл салтан дээр яг энэхүү асуудал дээр бол бас их зорж очдог болоо гэж бодож байна тий. Одоо юу юугүй шууд ингээд саллах биш. Дунд нас нь эвлэрүүлэн зуучлагч гэдэг хүмүүстэй уулзаад ярилцаад үзэх юм бол бас эргээр сайхан иргэдэг тохиолдлууд байдаг байх гэж бодож байна. За яг энэ гэр бүл одоо яг салалтын асуудал дээр яаж одоо ханддаг бол тий тэр талаар бас мэдээлэл авъя гэж бодож байна. За гэрлэлээс тулах чагаа гэрлэгчдийн манай хин нэг нь шүүгтэх хэвлэрүүлэн зурчлалд өргөдөл өгвөл бид нөгөө талтай холбогдоод талуудыг одоо уулзалтад ураад тэгээд хамтарсан уулзалтыг явуулдаг эвлэрүүлэн зуршлагчтай. За ямар маргаан ямар асуудал үүсээд гэрлэлээс тулах юм шатан дэрвэ гэдэг талаар харилцан ярилцаж аль болох эхнэр нөхрийг ойлголцуулж тийм ээ тэр гэр бүлийг элэг бүтэн авч үлдэх талаар бид ярилцдаг. За зөвхөн шүүгтэх эвлэрүүлэн зуршлалд зөвхөн эвлэрүүлэн зуршлагч нар бас ажилладаг гэж ойлгож болохгүй мэрэгжлийн сэтгэл зүйчид бас ажиллаж байгаа. За нэг гэр бүлийг ч гэсэн элэг бүтэн байлгахын төлөө бол тэнд бүхэл бүтэн баг хамт олон ажилладаг гэж ойлгож болно. За мэдээж одоо асуудал хүндэрсэн тийм ээ хэцүү болоод өргөдлөө өгөөд шүүгтэх хэвлэрүүлэн зурчлалын шатанд ирсэн учраас маргалдагч талууд буюу гэрлэгчдийнхаа одоо тэр үл ойлголцол гомдол янз бүрийн зүйлүүдийг сайн ярилцаж ойлгуулцаж одоо гэр бүлээ авч үлдэх талаас нь бид нар зөвлөгөө өгдөг. За үнэхээр гэр бүлээ битээр цуслуулахаар шийдсэн юм аа тэр боломжгүй юм а гэж үзэх юм бол за хүүхдүүдийн эрх ашгийг нэгдүгээр тавьж тэдний одоо тийм ээ хоорондын харилцааг аль болох одоо энгийн түвшинд аваачихыг бид нар хичээдэг. Ерөнхийдөө яг гэр бүлийн маргаан дээр бол шууд одоо танаа байгууллагыг одоо яг зорих хэрэгтэй байдаг юм уу? Эсвэл яг үнэхээр салыг шийдсэн байвал те. Эсвэл яг тэр нэг гэр бүл салт одоо тэр шүүх руугаар нь явах хэрэгтэй юм. Яг шат дамжлахын хувьд ямар байдаг хэвээр те. Гэрэлтийг бол хоёр янзаар цэцэлдэг. Захиргааны журмаар, шүүхийн журмаар. За ямар тохиолдолд захиргааны журмаар цэцлэх вэ гэхлээр нөгөө хүүхэд нь 18 наснд хүрсэн. Дундын маргаангүй талууд хоёулаа гэрэлтээ цэцлүүлъя гэж санал нэгдэж байгаа л улсын бүртгэлийн газар очоод гэрэлтээ цэцлүүлчин гэсэн өргөдлөө өгөөд. Ямар тохиолдолд зайлшгүй шүүхийн журмаар цэцлэх вэ гэхлээр бага насны хүүхдүүд нь насанд хүрээгүй. За эд хөрөнгийн маргаантай ийм тохиолдолд шүүхийн журмаар цэцлэнэ. За шүүхийн журмаар цэцлэхдаа бүх гэр бүлийн маргаан эвлэрүүлэн зуршлагаар орох ёстой юу
гэдэг асуулт байдаг иргэд. За хүчирхийлэлтэй тохиолдолд хүүхдийн хүмүүжилт ноцтой хохирол учруулахаар тохиолдолд за ийм аль нэгнийх нь эрүүл мэндтэй амь насанд аюул занал хэл учирсан тохиолдолд мэдээж шүүхтэй хандаад гэрэлтэй цуцлуулна. Энэ тохиолдолд бид нэр эвлэрүүлэх гээд ч юм уу ингээд ах ямар шаардлагагүй. Тэгээд иргэдийн ойлголт хүчирхийлэлтэй хахтал нөгөө бид нэр эвлэрүүлэх гээд байна. Тэр чинь амар харгислал шүү дээ. Хүчирхийлэлтэй бол шууд шүүхээр орно. За тэрнээс бусад тохиолдолд заашгүй эвлэрүүлэн зуршлахаар орох ёстой. Энэ оруулаад байгаа зорилго нь юу вэ гэхэлэр бид нэр эвлэрүүлэх гээл те эд шидсэн шиг ямар ч асуудал бий болох гээд байхгүй шүү дээ. Чи салсан ч нийлсэн ч гэрлэгчдийн хоорондох харилцаа айгу маш чухал байдаг. Юундаа чухал вэ? Салчаал нэгнийг үзээ ядаад үс санаад яваад байхгүй. Тэр хүний тэр хоёр хоорондын харилцаа үргэлжлэн те энгийн төвшөнд байж чадсанараа яагаад дундаас нь гарсан үр хөвгтийн эрх ашиг хүнддэг учраас айл олох нуруугаа хараад явахгүй. Ядаж би нэртэй нүрээ хараад ямар асуудал байсан, чамд ямар алдаа дутагдал байсан, надаа ямар алдаа дутагдал байсан ойлгоод за хоёлаа салах зөв юм аа. Салт болгон бас буруу шийдэл биш шүү дээ. Үнэхээр харилцаа холбоонд болохгүй бол салаад хамгийн гол нь энгийн харилцаатай байгаад хүүхдүүдийнхээ өмнө эцэг их байх үүрэг хариуцлага хүлээнэ гэдэг чинь бол айгүй чухал. За эцэгхэн салж нийлээд ингэсэн ч гэсэн хоорондоо энгийн харилцаатай ийм байж чадах юм бол нөгөө нэг хүүхдийн сэтгэл зүйн асуудал за хүүхдэд гэр бүл салтаас учрах тэр хор хохирол нь харьцангуй бага юм. Аав ээжийн салсан ч гэсэн хоорондоо энгийн харилцаад ийм бах юм бол тэр хүүхдийн сэтгэл санаа нь айгүй тайван ийм байна. Тэгэхгүй л нөгөө нэг хүүхдэрээ шүүгч хийлгээл аавыгаа ээжигээ нь үзээ ядуулах юм яриад ста ингээл ах юм бол хин хохирох уу? Тэр насанд өргөгүй хүүхдүүд л хохирно. Тийм байна. Түрүүнд бас яриан дээр гарсан сэтгэл зүйчид бас баг хамт олон хамтран бид бүхэн бас олон хүний ингэж юугаар ингэж ажилтдаг хамтарч ажилтдаг гэж байна. Тэрнтэй бас дэлгэрэнгүй танилцмаар байна л да. Бас яг та хэдий чи бид нар нэг шууд л одоо ингэж эвлэрүүлэх гээд ингэж хахаар одоо аюу хэцүү байхгүй янз янзын ааштай янз янзын асуудлуудтай хүмүүс орж ирж байгаа. Тэр болгон тэр бүгдийг ингэж зохицуулаад эвлэрүүлнэ гэхээр та хэдий мэрэгчлэг ямар одоо төгс мэрэгчил вэ гэж хэлж харж болохоор байна. Тэгэхээр бас маш олон хүмүүс ингэж хамтран ажилтдаг байх нь. Тэр ямар яг хүмүүс бас энэхүү чиглэлээр ингэж хамтран ажилтдаг юм бол та хэдтэй. За шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгэл зүйчийг бидэнтэй хамтар одоо танилан шүүхтэй хэвлүүлэн зуршлагч нартай хамтарч ажиллаж гэр бүлд одоо зөвлөгөө мэдээллийг өгдөг. За сэтгэл зүйч нар маань гэрлэгчтэй уулзна, хамтарсан уулзалт явуулна, мөн ганцаарчилсан уулзалт явуулна. Хэд хэдэн удаагийн уулзалтыг за сарын дотор 2 сарын дотор юм уу тийм олон удаагийн уулзалт явуулаад за үнэхээр эвлэрэх боломжтой гэр бүлүүд бол олон гарч ирдэг. Бид нэр хамт амьдарч байгаа маргаанаа ойлголцсон сайхан гэр бүлүүд өөстөө та нарт баярлалаа. Тийм ээ ямар сайхан үйл ажиллагаа явуулт юм бэ гэд биднэрт талархлын үг бол зөндөө хэлдэг. Тэгээд эсрэгээрээ бол гэрлэлээ сэтгүүлье гэж шийдвэрт хүрсэн гэр бүлд ч гэсэн бид нар одоо цаашдын харилцаагаа одоо зөвөр авч үлдээсэ тийм ээ өр хүүхдүүдийн төлөө хамтдаа хичээгээсэ гэдэг байдал дээр бас маш сайн зөвлөгөө өгдөг ба. Тэр бидний ажлыг айгүй үнэлээд мэдрэмжтэй лаг мөн тийм штэ нөгөө харилцаанд зөрчилтөө те хүмүүс ууртаа бухимдалтай сэтгэл санаа докторгүй сэтгэл нь гундсан янз бүрийн хүмүүс хандж байгаа штэ. Тэр болгонд бид нар чинь айгүй тэр хүний сэтгэлийг өргөхийн өргөөд ойлгохын айлгад харилцсан гэдэг бол бас юм харилцааны уур чадвартай бусдыг ойлгох эмпати чадвар өндөртэй бас өөрснөө магтаад шүү дээ. Тийм хүмүүс айгүй ажилтгаа. Тэгэхээр нөгөө нэг хин л нөгөө гэрэлтэй цуцлуулах чинь гээл баяр баясгаландаа хөөрцөн орж ирэхгүй шүү дээ. Янз бүрийн асуу. Яг уу энгийн орж ирдэг хүмүүс нь олон жил бүр тусдаа байсан хүмүүс те. Харилцааны энгийн төвшөнд ирсэн хүмүүс л юм гайгүй орж ирэхээс сэтгэл зүйн хувьд янз бүрийн хүмүүс орж ирнэ. Янз бүрийн хүмүүстэй янз бүрийн одоо тухайн үеийн сэтгэл хөдлөлт харуулаад те. Түрүүн бас яран дээр дурдгдсан одоо яг гэр бүл салалт энэ гэрлэлт салалт гэдэг асуудал дээр яг хүүхдүүд бас ингээд дунд нь яг хөрчүүлдэг гэдэг. Тэгэхээр бас яг бүх гэр бүл бас салахгүй байх биш те. Зарим тохиолдолд бол одоо ингээд салж гин. Салсан тохиолдолд бас хин хинний хариуцлага яаж одоо ингэж тэгш үүрч явах вэ гэдэг юм уу те. Үүнийг бас та бүхэнтэйгээ ярилцсанаар ингэж эртнээс
хариуцлага хуваагаад ч гэдэг юм уу тий. Тэгээ хүүхдүүд ч гэсэн ааваараа ч хайрлуулж, ээжээрээ ч хайрлуулмаар л байгаа шүү дээ тий. Тэгэхээр энийг бас эртхэн ингэ шийдэж өгдөг байгууллага шиг санагдлаа л да. Та зөв ойлгосон байна тий. Тэгээд гэр бүл салж болноо тийм ээ. Гэхдээ аль болох гэр бүлээ илүү хөтэ авчулдгийг хин хичээх хэрэгтэй. За үнэхээр боломгүй болоод гэрэлцлүүллаа гэхэд хүүхдүүд эцэг эхээ алдаж болохгүй. Эцэг эхээрээ хайрлагдах эрх нь нээлттэй үлдэх ёстой тийм ээ. За зарим нэг тохиолдолд бол одоо гэрлэгчдийн маань хин нэг нь хүртөө юм уу их нэртэй гомцсон байдлаар хүүхдүүдийн эрх ашгийг бол маш их хүнддэг. Аавтаа нээждээ нуулзуулахгүй тийм ээ. Эсвэл аав ээжийнх нь хажууд хин нэг нь муухагаар ярих ч юм уу тийм байдлыг бол гаргадаг. Тэгэхээр тэр байдлыг бид нэр томчууд бид одоо гэрлэгчд маань тийм ээ гэрлээ ялангуяа гэрлээс лууж байгаа гэрлэгчд маань маш сайн анхаарах хэрэгтэй. Хүүхэд бол одоо хүүхдийнхаа төлөө маш зөв одоо ирээдүйг нь одоо баталгаатай авч үлдъя гэвэл гэрлээс тулсан ч гэсэн одоо харилцаагаа зөв байдлаар зөв шийдлээд маргаанаа эвийн журмаар шийдэх ёстой л гэж бодож байна. За яг энэ хүү байгууллага маань та хоёрын хувьд бол жишээ нь Баянгол, Хаануул, Сонгон хайрхан дүүргүүдэд ажиллаж байгаа жишээтэй тийм. Тэгэхээр яг энэ байгууллага маань улсын хэмжээнд ч гэдэг юм уу яг энэ хөдөө орон нутгууд руу ер нь хэрэг хурж их ажилтгийм бол тэр талаар бас мэдээл зүйтэй болоо гэж бодож байна. Одоо нөө хөдөө орон нутгад байлгүй ах уу? Бид нар чинь яг шүүхтэх гэж явдаг байхгүй юу? Шүүхийн сум дундын шүүхтэх шүүхэд эвлэрүүлэн зуршлагч байна. Нэг оронтой туслахтайгаа за Сүхбаатар Чингэлтэй Баян зүрхт байна. Орон тооны одоо битэртэй ажиллагаа орон тооны 5 зуршлагч байгаа. Манай тойргийн шүүхтэл гэхэд 5 туслахтайгаа ингэж үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг тийм. Хөдөө орон нутгууд ч гэсэн бид нартай адилхан албан тушаалтан ийм үйл ажиллагаа явуулнаа. Яг гэвэл хуулийн дээрээ байгаа юм чинь. Тийм. За даанганц гэр бүл гэлтгүү албан байгууллага бас иргэний маргаан гэдэг асуудлууд байна тийм албан байгууллагууд дээр ч гэдэг юм уу. За тэр тал дээр ер нь хэдүүлээ бас яриагаа өрнүүлье гэж бодож байна. Ямар хуу төрлийн асуудлууд үүсдэг, яаж хэрхэн шийдвэрлэдэг гэх мэтчлэн тийм. Албан байгууллагууд дээр жишээ нь манад ихвчлэн ер нь хөдөлмөрийн маргаан бол их цөөхөн хотоо орж ирдэг. Яагаад гэвэл угаасаа ажил олгогч нь ажлаасаа эрх мэдлийн хувьд дээгүүр идэг болохоор за цалин мөнгө өгөхгүй бол цалингаа авъя гэсэн маргаан байж болно. За альсгүй нөгөө тухайн ажилт нь үүрэг хариуцлагаасаа олж тухайн байгууллага хохирол учруулсан байж болно тийм. Тэгэхэд би төлнөө миний буруутай үйл ажиллагаа мөнгөн дүн дээр нэвлэрэх тийм асуудлууд бол орж ирнэ гэсэн. Бидний ярилцах хугацаас өндөрлөх төгсөн байна. Тэг үзэгчдэд сандаж хэлэхэд одоо юуны тулд те иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгдэх эвлэрүүлэн зуучлагч гэдэг зуучлалын газар бас ингэ байгаад байгаа байлаа тий. Та бүхэн маань аливаа зүйлийг бас хит дэвэргэхээс өмнө анхан шатанд нь за бас ингэж эвийн аргаар ингэ шийдэх бас боломж болцоо байдгийм шүү гэдгийг та бүхэндээ бас мэдээсээ за зарим хүмүүс маань сонсож амжаагүй байх юм бол бас өнөөдрийн маань дугаарыг сонсоод за ер нь бол энэ асуудал дээр нэг ийм гарц гаргалгаа байдгийм байх шүү гэдгийг бас нэг бодолцоосаа гэдэг үднээс хоёр зочныгоо урьсан юм. Тэгээд сайхан мэдээллүүдийг түгээж хүргэж өгсөн та хоёртоо маш их баярлалаа. Тэгээ ярианыхаа төгсгөлд бас тий хандаж ирдэг. За тэгээд ямарваа нэгэн юм одоо асуудалтай байгаа тэдгээр хүмүүстэй хандаад бас үг хэлвэл тий. Бас яг эвлэрүүлэн зуучлалыг сонгох одоо шалтгаан тий яг төгсгөлд нь бас ингэж хэлье гэж бодож байна. За одоо хэрвээ хүмүүс ямар нэгэн асуудалд ороод тийм ээ маргаантай байвал за зөвхөн гэр бүл гэлтгүү иргэний хувьд ч гэсэн маргаантай байвал аль болох одоо маргаанаа эвийн журмаар өөрсдөө шийдэж чадахгүй байвал гурдагч этгээдний дэмжлэгтэйгээр эвийн журмаар шийдээсэй гэж хүсэж байна тийм. Эвлэрүүлэн зуучлал нь одоо нийгэмд аль болох аюулгүй 50 орчныг бүрдүүлэх боломжтой. Тэгэхээр маргаанаа эвийн журмаар шийдээсэй л гэж хүсэж байна. Бид бүгд чинь угаасаа нэг эерэг орчинд амьдрах, эерэг хүмүүстэй харилцах юм хүсэлтэй шүү дээ. Тэгэхээр маргаан зөрчил байна уу? Байна. Энэ бол нийгэм байгаа цагт мөнхийн сэдв. Энэ маргаан зөрчлөө яаж шийдвэрлэх вэ гэдэг чинь айгүй чухал. Тэгэхээр ямар ч гэсэн хүн нэг эвлэрч чимсэн, би буулт хийц чимсэн гэсэн хандлагатай, зөв эерэг хандлагатай байгаасаа л гэж хүсэж байна да. За маш баярлалаа та хоёртаа. Баярлалаа зөвчтэй өнөөдрийн зочдоор Баянгол Хаануул Сонгон хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгдэх эвлэрүүлэн зуучлагч Хорол Сүрэн болон инх цэцэг нар оролцлоо.
За хамтаас үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш аяг уулзлаа. Тэр баяртай.